Сонсож би эрхэм сонсогч таны энэ өдрийн амар амгаланг дахиалдгая. 7 бүрийн даваас баасан гаргийн цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс өрчитлээ мишэйг суурайтаагаар үдэ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2024 оны 2 дугаар сарын 7-ны лав гаргийн үдэ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ за найруулагчаар Гамболтын ангар нар альдж байгаа. За өдрийн мэдрэг Мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Батбөх чанар удаан эдлэгээ, за Hitachi аккумулятор, Hitachi Teflon аккумулятор, за мөн ханы томооны бүх шинж тэмдэг зөвөрийг намдаах Тайлал хот хамтраалагч байна. Баярлалаа. За ингээд манай радио руу сонсогч нар маань өөрийнхөө өөрт тохиолдсон болон өрөөлөөс сонссон хөгжилтэй түүхүүдэд олон янзаар ирүүлдэг. За тэр ирүүлсэн түүхүүдийг бид нар манай редакторлаад за ингээд гэрлээ өвтөр радиогоор уншуулдаг, уншиж өгдөг юм. Та манайх руу одоо гэдэг хөгжилтэй түүхээ бичээд ирүүлж болно. За эсвэл өөрөө ингээд дуу хоолоогоор өөрөө яриад ингээд voice-оор бас мессеж болгоод илгээчих болно. За TikTok-оор сүүлийн үед бас хүүхдүүдээс айгүйх хөгжилтэй түүхүүд ирж байгаа. За юуны манай үдэ ачир группийг ингээд нөгөө хайгаад олохгүй байвал манай пэйж рүү орохоор пэйж дээр өөрт болон өрөөл тохиолдсон хөгжилтэй түүхээ хуваалцахыг хүсвэл энэ группт гээд ингээд группийг меншнтсэн байгаа. Тэр групп дээр дараад ороод группийг бичиж хөгжилтэй түүхээ бичиж болно шүү. За тэгээд сүүлийн үед хувь чатаар бас айгүйх нөгөө voice илгээдэг болсон байлээ. Тийм байна уу. Тий над руу бас энийг ингээд уншаад өгөөч гэд чатаар бас түүхээ явуулсан. За ингээд өнөөдрийн байдлаар үдэ ачир групп маань 323,900 гишүүнтэй болсон байна. За шинээр нэмэгдсэн 100 гишүүндээ бүгдэнд нь хай. За эхлэх үү. За эхлэе. За манай Facebook хуудсан дээрсэн түүхүүдээс шинэ гэдэг сонсогч. Гэрлээ ихчээр уншуулад өгөөрэй. Би 13 настай бяцхан сонсогч байна гинэ. Өөрхий яасан. За өглөө хичээлдээ явахдаа тарахтаа байнга сонсдог шүү гинэ. За би гэр бүлдээ тохиолдсон нэгэн хүүхдэд явдлаа бичье. Манай гэр бүлийнхэн цагаан сар гэж бужигнаастай. Нэг өдөр тавилгаа солих болоод хуучин тавилгаа зөө оруулаад байрлалд нь тавь. Тэгтэл нэг тавилга ордгоо. Баахан үрцлээ бардгүй. Тэгээ хоолоо идэхээр болоод төр зогсов. Айлаас ирсэн үеэл дүүнэр өөмүүлээд болдгоо. Тэгэхээр маа энэ хоолоо ид чимээгүйний газар суугаад хоолоо идгээд ээж ийсэн мантун бузыг өглөө. Бид бүгд хоолоо идэр дуусаад ажилдаа оров. Нөгөө ордгоо тавилгаа хийгээл нэг зайруу чихв. Баахан чихлээ. Нэг юм тулаад ордгүй. Аавч энд нэг юм хийгээд тайцсан юм байх таа гэд тавилгаа татаа үзтэл нөгөө өөмүүлээдсэн дүү маань тэрний ард уйлцсан байж дээ. За тийм ээ. Бүхэл бүтэн хүүхд нөгөөдгийн чинь яа гэдэг нь багтаач. Яг яасан бэ гэсэн чинь чимээгүйний газар суугаад хоолоо идэхэд нөгөө ордгоо зайруу ороод хоолоо идэж байгаад гарах гэтэл тэндээ гацаад сүулдэ ядраад унтаад өгч. Тэрийг нь мэдлгүй баахан чигсэн байж. Дуурахгүй байсан шалтгаан нь мантун буузаа амандаа чихээд унтаад өгсөн байж л тээ. Нөгөө шаарч нь бас болоогүй миний мантун буузыг унгаачлаа гэж уурлаач яах шиг. Түүнээс хойш түүнийг мантун буузаа авсан уу гэдэл манайхан бүгд инээлдэн. Манай гэр бүлийн өвгтэй явдлыг унсан гэрлээгч Мөгийн хоёртой баярлалаа гинэ. За мантун буузаа амандаа чихсэн тээ. Тэгээ дуугарч чадахгүй унтаад байдаг. Би бас дүүнэрээ загнаад орондоогоор хөөгд оруулцдаг. Тэгээ мартчихдаг. Тэгээ нөгөө чиг орондоогоор орж айж эхлээд гівчихсэн. Тэгээ хоорондоо бүгдээр унтаад өгнө. Тэгээ гадаа тоглож байгаа юм байна гэж бодоод хөшин дүүнэр чи хайцсан. Гадаа угна. Тэгээ сүлдө шүн бол хайганаас чи бүгдээр орондоо орчихсон. Нам унд чи. Би үлээр загнаал оруулцдаг гэсэн. За гангод алтан хоёг гэдэг залуу. За. Манай нэг нагац эгчийн паян байд юм аа. Би эрэгтэй мөртлөө эмээгийнхээ бүх бууцыг хийж өгдөг баатарлаг сурагч байлаа. Битүүний өмнөх өдөр хот руу яаралтай явах болоод наг зэгчтэй татсан буусныхаа махыг хуураад амталж үзээд давсыг нь тааруулаарай гэд өвлөлт юм байна. Тэгсэн манай атмаа ихч яасан байх нь. Датсан бүх махыг маань хуураа хийцэн байт юм та. Яана. Тэр чи буусны багч төмбө хувийн дүр юм байгаа юм шүү дээ. Йоо ямар өвчтэй. Битүүний өмнөх хороо ирээд яаруу санд руу чимхээд хөлдөөсөн байдгийн. Зочдож ирлээ. Игчийн паян гэрж баахан хөхрөлцгөө. Игч буланд бид нар руу тойруулж муухай харснаа. Та нар тэгээд амаа олохгүй ижлэг ойцтэй гэсэн. Дашрам дэлгэд шүүс сайтай өрмөц амттай сайхан бууз босно ч үнэн. За. Тэр нэг юм жоохон мах ингээ амтлаад хуураад тэрнийх нь амттай гэж тий. Тэгээд тэрнээс нийтчих гээл ингээд. Йоо. За энийг одоо юу гэж унших юм бэ? Цэгнэ. Цэгнэ. Тэгээд дараагийнх нь ардлын. Луважикс.
Амар өөртөө итгэлтэй болчих. Сигнал тэрэ чи ийм нэр өгчтэй, Facebook нэр өгчтэй. Сигнал Logics гэдэг бүсгүй. Сайн байна уу? Би одоо 17 настай амьдрал дөнгөжил хөл тавих гэж яваа 10 жилийн сурагчаа. За ингэж уянгалаад жаахаа. Ямар ч байсан гол юм руу орё. Надад ер нь их олон нэр байдаг л да. Миний олж авсан нэр болгоно түүхтэй гэж байгаа. За тэр түүхүүдийнхээ нэгийг ярьж өгье. Би цэцэрлэгт бэлтгэл ангийн сурагч байсан юм л да. Манай аав хоёр намайг дандаа л оройтуулж авдаг байсан. Нэг өдөр намайг ээж маань цэцэрлэгээс авбаа. Гадуур авч өмсүүлээд авч гарах гээд яг үүдэнд суугаад манай багш нартай мар гэж явж байсан. Гэтэл гин цэцэрлэгийн хаалга тас хийн нэгдэл хаалганы зүг рүү харуул сексис үстэй. Амныхаа тэр аваар жаахан сахал шүү юмтай. Тэрээс сексис үс сахал хөмсөг сормос гэд бүх байгаа үснүүд нь цантаад хүлтчихсэн хүүхэд байтгаа хүн аймаар царайтай уулын мангас шиг юм хаалга алдаж зогсчоод гинт цагаан шуудаа авъя гэж хэлсэн чи ээжэд хоёр цэцэрлэгийн 2 3 багш нар мэйл гайхаад юун цагаан шуудаа гэж асуудал нөгөө ах цэцэрлэгээс очиод цагаан шуудаа авъя гэвэл гаргаад өгнө аваад ир гэсэн гээд багш хин тэгж хэлсэн гэсэн чи ах багш явуулсан л гэж байна. Цэцэрлэгийн багш ямар багш гэсэн чинь нийгмийн тэр багш гэж гэдээж тэндээс багш нар эцэг эхчүүд хангинд л инээд алдаад багш одоо гарах гэж байна гэсэн юм. Яасан бэ гэвэл манай аав тэр үедээ нийгэм судлалын багш байсан юм л та. Тэгэхэд намайг авах цаг болоод хичээл сууж байсан нэг хүүхдээ цагаан сувдыг аваад цагаан сувдыг авъя гэх юм бол гаргаад өгнө гэснийг нь цагаан шуудаа гэж ойлгосон л тэр юм байл лээ. Тэрнээс биш ямар цэцэрлэг цагаан шуудаа өгөхгүй дээ. Тэрнээс биш намайг цагаан шуудаа гэж дуудах болсон юм. Одоо тэгэж дуудах нь ховор болсон ч хаяада манай найзууд надаар тоглож цагаан шуудаа гэж дууддаг л юм. Энийг ярьж өгсөн ч өвгөөгүй ч бүх ажилчдынх нь ажил амьдралд амжилт хүсье. Дандаа инээлгэж байдагт баярлалаа гэнэ. Уул нь айгүй гой нэртэй юм биш те цагаан сувд айгүй ховорхон нэр шүү дээ. Би хараа бүр яг ийм тохиолдол болсон. Би 10 дугаар ангид хөдөө аймгийн төв дээр ахын тавьсан бохгүй. Наац гिचин те. Тэгсэн чинь намайг хүүхд аваараа гэд. Тэгээ би ажилтаа олцоод тэгээд надтай нийлдэг залууга ангийнхаа нөгөө ангийнхаа найзыг за очоод Бат Эрдэнэ гэдэг хүүхд байгаа аваад ирээрэй гэхгүй. Тэгээд юугаар нь таних юм гэж нэг ийм эсхий ийм хүнжил шиг ууттай. Тэгээ тэр хүнжил шиг уут руу нэгээд нэхий уут руу нэгээд тэгээ үүрж ирдэг байхгүй. За. Тэгсэн чинь мань гашир хүүхд аваад ирсэн байна. Цэцэрлэгт. Би ингээ хүрээд ирэхгүй. Тэг чи хүүхд аваад ирч. Тэгээ хүүхд нөгөө хүүхд нь биш. Манай ахын хүүхд биш. Бүр ингээд ахын дээрээ гал түлээд шал танихгүй хүүхд аваад ирсэн. Нөгөөдг нь ингээд буур гээд алах хэдээ сууж. Чи хэний хүүхд аваад ирсэн? Энэ биш юм уу? Биш гэд. Мүү тэнийг үнэ. Тэгээ нөгөө хүүхдээ буцааж уутанд нэгээд хоёулаа гясаа. Аажаад өгсч манай ахаа өгцайл бол уйлцсан суужсэн. Тэгээ тэр нь бас адилхан тэр нь гэсэн чинь тэр нь бас Бат Эрдэнэ гэдэг нэртэй. Уут нь манай ахын хүүхдээ уут мөн. Уут нь мөн хүүхэд биш. Муу тэнэгчээстэй. Йоо тэгч нөгөө нэг 2 Бат Эрдэнэ байсны нэг Бат Эрдэнэгийг нь гаргаж өгөөд тэгээд ядж байгаа тэр Бат Эрдэнийх нь аав нь ирээгүй байж таарад. Йоо эсэлтөө нэрээ. Нөгөөх нь ингээ манай ахын ирсэн. Тоогч юус ойлгохгүй ширээн дээр сууц талах хідээ суужсэн. Үнгэлцэг гаргаж байгаа чи. Адгын ба нэрээ. Ядчихэд нэг хэсэг чи ядчихэд Бат Эрдэнэ гэдэг хүн одоо ч гэсэн амар олон төгөөмөн штэ тий. За. За дараагийнх нь чинийх. За Буд Баяраа гэдэг залуу. Сайн байна уу? Намайг Баяраа гэдэг. Үүнийг битсэн би бол өнгөрсөөл гэсэн үг шүү. Манай найз хүйсэн солигдсон юм шиг хүнд гар нэг байна. Уул нь айлын ихнэр хүн гэж байгаа. Нэр нь Дэ. Бид нэр дугуурах гэж дуудана. За амар. Нөгөөх маань шаал тоохгүй л гэж аавна. Нөхөр нь бас мундаг наргаанчаа Б гэн. Манай Б ээжээ гэж уулгалтна. За энэ ч яах вэ? Нэг удаа энэ хоёрын машинд суугаад 10 дугаар хорооллын гэрлэн тохиотой уулзуурдаар явж байтал машин нумтарлаа. Мань дугаарах Б ёстой дүүрсэн амт ч хар өглөөгөөр аах оох гэж дайрна. Машин хүртэл яах оох гэж унтарчих юм гэж авдгийг. Гинэ. Яг үннийг л тэр яах оох гэдгийг сайн ойлгосонгүй. За. Инхчээ бандрагч гэдэг үгсгөө. За хоёулаа хамтралыг танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 11 цаг 20 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар Ханаа Томооны бүх шинж тэмдэг зөөрийг намдаах тайлал хот хамтран ажиллаж байна. За манайхан Ханаа төрөөд ингээд яг Ханаа төрөөд эхний шинж тэмдэг илрүүл тайлал хотыг шууд 4 удаар нь аваад тэгээд 5 цагийн зайтайгаар уугаад нэг өдөрт нь уугаад дуусгачвал таны Ханаад
намд шүү. За тэгээд бүх эмийн сангуудаар зарагдж байгаа илүү дэлгэрэнгүй мэдээллийн яг албан ёсных нэмж төлөөлөгч нараас 77 тэг 4 50 50 гэдэг дугаараас аваарай. 77 тэг 4 50 50. За тэгээд мөн хүүхдэд зориулсан зохимжит тундаа хүүхдийн төрөл бас байдаг байгаа тийм ээ. Харин тийм хүүхдүүд бол гарчиж. Ааха. За тэгээд Nobel Mongolia гэж латинаарч бичсэн болно, кириллээрч бичсэн болно. Бас Facebook пэйж рүү орох боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлэг хамтран аялагчаар Ханаа Томооны бүх шинж тэмдэг зориг намдаах Тайлал хот хамтран аялагч байна. Баярлалаа. За баярлалаа. За инхчээ бандарч гэдэг бүсгүй хүчлэлтүүд өгөн. Сайхан нэвтрүүлэг хийдэг та нартаа баяр хүргье. Би та бүхэнд өөр тохиолдсон хөгжилтэй явдлыг бичиж гэж бодлоо. Бүсгүй хүнийг хайрлах сэтгэл байна уу гинэ. Ямар авир. 80-ад оны дунд үесэн. Би эмнэлэг твтэж байлаа. Тэр үед залуухан бас шүлэгч болох сонирхолтой автагдсан нэг явлаа. Тухайн үед эмнэлэг твтэж байхдаа дорны их ярууны харагч явуулангийн бүсгүй хүнийг хайрлах сэтгэл эрдээ шүлгийн ном уншиж агаад өрөөндөө орхиод гараад ирэх зур миний ном алга болсон байв. Тэр үед захим орчин хөгжгөн бүвэл зурагч тийм элбэг байгаагүйсэн. Би хэн нэг нь миний номыг хэлэхгүй аваад явчих гэж бодоод шууд зэрэгэлдэх өрөөний хаалгаар шагааж бүсгүй хүнийг хайрлах сэтгэл байна уу гэж нилээ ширүү өндөр дугаараас. Бүгд нэг хэсэг чимээгүй болцгоо. Анзаарвал тэр тасаг иргэдэй шүү тийм тасаг. Тэдний нэг нь юуг нэ гэ гайхангүй асуу. Би тэрхүү үедээ юу ч мэдэрсэнгүү. Бүсгүй хүнийг хайрлах сэтгэл байна уу да гэж. Кичэн гэл дахиад л өндөр дугаар уцаар лунгаа асуу. Гэтэл нэг залуу байна гэл нилээд гайхсан. Бас эргэлзсэн янзтай хариулв. Би шууд л алуу өгөөх гэл ихэд ууртай байлоо. Нөгөө залуу ихэд гайхсан янзтай орноос өнд ирээд яадаа байц яаж өгье дөө түүнийг гэв. Би сая л нэг юм юу асууж тэд юу гэж ойлгосныг анзаараад жаахан сандарч үгүй бишээ ном миний уншиж байсан бүсгүй хүнийг хайрлах сэтгэл гэдэг ном алга болчихсон юм аа. Тэгээд би та нараас номоо асуусан гэтэл нөгөө залуу өө тийм үү шал дими юм асуух юм буцаа тавьчих гэж хэлээ. Би эцэндээ бушуухан буцсан шүү дээ. Нөгөө хөөхөн гэж дууддаг бас нөгөө гэрийнх нь хочин. Гэсэн чинь бас нөгөө нэг хөөхөн байна уу гэсэн чинь хөөхөн байна гэдээ хаалгаа ашигтсан чинь дахиад халгамт өгчөөд хөөхөн байна уу гэжээ гэсэн чинь хөөхөн байна гэдэг тэрнтэй адилхан юм болсон байна. Уул нь хүүхэд асуугаад байдаг. Манай найзыг айгүй олон ихч нэртэй байхгүй. Тэгээ ихч нар нэрээ хөөхнө гэж дууддаг. Тэгээ тэрнээс амар ичдэг. Тэгэл биднийг гараал ирэн гутал хөрхнөө хоолоо идэг айлтэн гутал пиргээл бид нар инээлгээд их чурга чолоо шидээ. Наагт ингэж дуудаад гэж. За сайхан цэцэг гэдэг эмэгтэй. Сүсгэлж ачаам уу гинэ. За манайхан сүсгэлээрээ сүсгэлдэг пост ороод ирлээ шүү. Баяж шүү. Янз бүрийн юм сонсохоор хит төсөөлдөг хүмүүс. За ялангуяа хоолунд идэж байгаа хүмүүс түр жихээ тагалж байгаарай. Заваа юм ярих гэж шүү. Сайн байна уу? Үдээ ачир нэвтрүүлэгт уншиж өгөхгүй байх гэж найдаж байна. Манай анги оюутан байхад хитгэн огттой анги байлаа. Бид нар намар уулган сангийн аж ахуй явдаг. Тэгээд нэг намрын ажил дээр октоороо гарч бизнесээ гээд гарваа. Тэгээд бизнесд дуусаад бүгд майхан руу явах гэж байтал нэг охин маань миний баас байхгүй. Миний баас байхгүй гэх юм. Эхлээд бид нар за юу гэжтэй яахаараа байдгүй юм гээл яв гэсэн. Тэр охин бүр гайхаад бахарна. Чийл баагаагүй байхгүй юу гэд хэлтэл бүр ууралж байна шүү. Тэгээд бид тэрний баасыг харангууд гэрэл тусгаж хааж эхлэвэ. Бүр байдгүй. Тэгээд бусаж явах замтаа сони юмаа гээл томьёоны гаргалгаа гаргах хаятай янз бүрийн таавар ярьсаар майхандаа ярьж унтахаар болоо. Тэгтэл нэг л бишээ. Майхны нөгөө болонд байгаа хөвгүүдээс эхлээл өмгийн өнөртэд байна гэдгийг. Октод бүгд бусаж гутлын улнуудаа шалгалаа. Зүгээр байна. Тэгж унтахаар болтол миний толгой дээр бүр хүчтэй өнөртөж байна. Гэхдээ энд үнэртэйд байх ингээл хэллээ. Би нөгөө баас нь алга болдог охины дээлийг гуугаад дэр болгосон байсан. Ямар цаваа юм бэ? Тэр дээлнээс үнэртэйд байдий. Би эндээс л үнэртэйд байна гээл дээлийг аваад дэлгэтэл зүгээр л жорлон. Тэгээд бид нөгөө ансгоо тайлав. Яасан бэ гэхээр суугаад бидсгтаа хормон дээр аваа ижчихжээ. Яа, тэр одоо яаж газар авах вэ? Гой нэр би яалчгүй баасан та баас авахгүй. Ямар заваа юм бэ?
За үдээ ачаал группээс Мисо Мио гэдэг бүсгүйн хүчлэлтүүд өгөн. За би манай эртний өмнөх чулуун байлдааны дараах үед төрсөн боловч олон ахтаа өссөн учраас ямар ч сонголтгүйгээр краш дээгүр гүйж хашааны орой дээгүр дүүлж турникнээс зүүгдэж твэг өшөөлөж өссөн хөө. Жаахан бахтаа бол гаднаасаа харсан ч дотоод хүн нь эргэтэй л хүн байлаа. Ямар сандал эргчийн найз нь эргэтэй гэж андуураад тамхи соруулж үзээд ахад зодуулж авах те. За энэ ч яах вэ? Би гэж хүн жоохон томроод эмэгтэй гэдгээ ухаарч арай нэг иршүү зангаа нуудаг боллоо. Энэ зун насаараа ганцаараа явсан би найз залуутай болвоо. За. Эхний хэдэн сар ч овоо хөрхөө эмэгтэй хүн шиг даруухан л явлаа. Тэгсэн саяхан нэг гайтай орой хамт явж агаад овоолоостой их цасыг хараад зүүн мөрөн дээрх чөтгөр дотоод хүн хоёр зэрэг наад муу ясаа үрээд шидэж адилхан идэж байж таргалтгүй зэвүүн гаштай гэж болдгоо. Бич баруун мөрөө сонсож амжилтгүй үрээ шидц. За тэгээ шидчгээ зүгээр элгүй дахиад цасаар угаачихсан. Найз залуу минь хүүе гараа яагаад вэ? Яагаад энэ гэхдээ зэрэгцэн гинт ухаа орж юу хийснээ санагтаад ичиж үг шахалтаа хэдэн сар бараг газар цөмөрчхээ гэсэн шиг зөөлөн гიშгэлж явсан найз охин нь гинт үүрээ шидчихээр юу бодсон болдоо хөөрхий гэхдээ салаагүй гинэ. Яа. Чамаг гинт найз үгэн чинь шууд ингэж үүрч идэнгүүтээ засаар нүрж байгаа ч надаа яах вэ? Хараа яагаад тав байл гэж тийм. Ямар амар хэрэггүй. Йоо. Яа, ийм ганг эмхтэй бол амар л юм байна. Би бол гэхдээ тамирын охтуудад бол зүгээр алуулдаг л байсан. Би тэгтээ бас иршүүд гэхэд бас гараач гайгүй эмхтэйлэг юм байна тий. Тий, охтуудын хувцсны өөрөө орсныхоо хариуг бол жудагийн охтууд бол би зүгээр алуулсан шүү дээ. Зүгээр шууд уйлж авч намайг гаргачих тэхүү гээл. Тэгс юм уу? Тий, тамирын охтууд дэлжгнаал орсон жил жудагийн охтууд хувцас олж байгаа байхгүй. Тэгэл чи хоёрын нэг мөнгө хот байна те гэл тий. Тэгэл биш гээл гарч гүгээл тэгэл дараа нь намайг бэлтгэл хийгээл дууссан гут охтууд орж ирэл нэг нь хаалга татаад тэгэл 4 5-аа үрээ шидчих чам. Зүгээр ингээл үрээ шидэд байна. Яана чи бүр мишок болсон биш үү? Алуулж байгаа юм чи. Тэгээ жигнээс үйсэн юм уу? Тэгээд шуулт ингээл дөрүүлээ 4 мөчн дээр сууж ийснаа хувцас шин тайлъя гээл. Яана. За хувцас шин тайлъя те. Үзүүлэх юм үзүүлчих. Өөрөө үзүүлэх юм уу бид нар тайлах юм уу гээл. Тэгэн гудалцаа. Би хүсний чи биелүүлээ найзаагаа орхичих тэхүү өстэй. Йоо, бүр төсөөлөгдчихлөө гэдэг байхгүй юу? Аим штэ. Йоо, юу ирж байгаа. Ялангуяа бүхэн анги охтуудтай бол жудагийн охтуудтай бол зүгээр тий. Тэгэл жаахан юу хам зүгээр ингээл матрас л тэгэл дургу үрэх юм бол аваад үрээ шидчихсэн. Ямар аим юм бэ? Хурдан гэж зүгээр. Йоо. Инээлдэж байгаа л тэгэл энэ дээр чэйжэнд гар хүрхэл юм бол тэгэл ингээл аваад үрээ шидчихсэн. Яа. Нүү дэрмхий зур аваад шидчихэж байгаа. Тэгэл дэш харцаг чидэг. Нэг мэдгээд үү? Тавш болсон. Йоо. Наран тэгээд хүмүүхэн царайлаг хүм ээжлээ. Тэгээ би ангийнхандаа хэлсэн чи тэнэг үн чамайг байг үрч идэнэ. Тэгээ айгаад нэр очигт би танилцч чадсан шүү. Йоо. Волиолын октодод бас алгадуулах амар гэсэн шүү. Тийм баха мэдхгүй олил охтуудтай ярьж байгаагүй. Угаасаа тэд нар чинь яаж нэг гар алгадаг үстэй те амар гэсэн. Манарт л авдаг гэсэн шүү нэрээ. Шууд нэрээ мартаал ээжээг. Би яа байна. Йоо. Сэндэр анарсаа гэдэг бүсгүй. За. Одоогоос 3 жилийн өмнө 20 настай байхдаа би нэг байгууллагад ажилладаг байлаа. Нэг өдөр үдийн цайны цагаар ажиллаараа тойрч суугаад элдвэлэм ярилцдаг байлаа. Сүүлдээ манай ажлын нэг ах хүүхдээ ирээд л манай баг хүү Брюсселд олдсон доо гэдэл хэлв. Тэгж хэлэхэд нь надад шууд Шангрилагийн Брюсселс ресторан санаанд ороод хөөх та нойлд нь хийчихэж байгаа мүү гэх. Асуудал ах над руу нэх гайхаж харсан. Юу нойл би Брюссел хот ярьж байна гэж хариулсан. Ажлынхан бүгд намайг шоолж инегээд миний нөр помидор болтлоо улааж билээ. Йоо. За зулаа үлзээ өчр гэдэг бүсгүй үйлчлэлтэй төхөн. АЦЦ гэснээс нөгөө таблетик том байдаг да. Усан дуусгаж уух хэвээр доо. Гэтэл шууд дуусгахгүй ууж үзэх адын бодол төрөөд шууд амандаа эц. Аманд пүс бас гэлээ.
сандраад ус балгадад бүр амар хамар амаар пүргэж гарч ирээд хахад цацаад нүдний нүлмэс хамрын ус балгасан устай холилдод цоргиж гараад дуу шуу болоод л явц. Аз олж ганцаарээс хажууд хүн байсан бол надад туслахгүй шоолох байсан мэз ярихаар савж унаад байх чинь нилээ. Усанд найруулж уул гэсэн бол заавал усанд найруулж уугаарай гинэ. Саваагүй хоггүй. Ийм хогийн адын бодол орж ирдээ шүү. Нэрээ яг тэгдэг шүү баста. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллаа хичээ хэлэх баялаа. За тэгээ. За Улаанбаатар хотод 11 цаг 31 минут бас нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч MSS Coca-Cola хардад дотны хүмүүстэйгээ учран залгож халуун яриа өрнүүлэх баярын мөч бүрт тантай хамт цагаан сар гайхамшигтай та баярын ундаага бэлдэж амжааг бол MSS Coca-Cola компани бүтээгдэхүүнүүд 2 сарын 8-ны өдөр хүртэл Хүннүү Экспо болон Монгол үйлдвэрч нэвлийн ордонд багцын үнээр зам бэлэгтэй худалдаалагдаж байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч MSS Coca-Cola баярлаа. За баярлалаа MSS Coca-Cola. За дараагийнх нь. За дараагийнх нь би те Урайнхаа ястан гэдэг сонсогч гинэ. За. Оо хөөхий хэсэг нөхөд оргоод лифтэнд явж байна. Хөөхий амьтад айгаад булан шигдсэн байна. Хамгийн эрлэг хоёр нь урд нь гарч хамгаалах чанга айдаж байна бас. Ичтгүү нэг гар нь бөксөө гаргацсан жоох шиг. Нөгөө нэг нь ууртай царайгаараа сүрдүүлээстэй. Хамгийн жижиг нь аха нэг дээр дараад өгөөч гинэ. Гэт хідэн бууцны зураг тавьчихсан байна. Нэг хүн лифтэнд бууз асгацсан юм байна тий. Энэ зураг өчигдөр яваад исэн. Тийм зураг яваадсан. Тэгээд лифтэн дотор буузаа асгаад үлдээсэн. Тэгээд тэр буузын л манайхан шоглсон юм шиг байлээ. Тийм байна. Батэрдэн гэдэг нэртэй 11 мянган хүн байгаа штэ. Гинэ 11 мянгаас их баха. Ер нь хамгийн түгээмэл нэр байсан шүү. Хамгийн түгээмэл нэр тий. За KU гэдэг сонсогч нэмэх 18 гинэ. За. За айг байгаа. За үнэхээр хэл захтнаа тиссэнгүй бичнэ яа тий. 1988 гээд Солонгосын олон англи кино байдаг штэ. Тий үзсэн. За тий. За тэр кинон дээр гол дүрийн эмэгтэйрүүнийг гаж донтоо хамаг юмаа бахархалтаа нарахгүй харуулсан чинь ягаав нөх урт цум дотроо шав шалдан тэгээд сүртэй нарахгүй дэлгдэг гол дүрийн эмэгтэй ийм жижиг юмаа юунд нь харуулдیں۔ Зүгээр гэрлүүгээ яваач гэж хэлдэг гэсэн. Яа, ийм амар. Яг тэгж хэлдэг хэсэг рилээр их од болсон юм аа. Нэгсэн тэр бэрхлэгний доор нэг өвч болсон явдлаа сэтгэл болгон битсэн байна гинэ. За, Солонгост найзтайгаас авсан гинэ. Тэгсэн жинхнээсээ нөгөө гаш донтоо өмнө нь хамаг юмч гэжтэй чаавс нөгөө бор шуул ахгүй. Тэрийг ээл гаргасан юм байх. Уг нь мань хүн эгчийг орилж чарлаад зүхтаана гэж бодсон баг л та. Тэгсэн эгч согтоо. Дээрээс нь бүр Монгол айна. Юугэр тэр Солонгосын цэцэг цэврүү нашиг Солонгосын нөгөө цэцэг цэврүү нашиг аяглаж маяглах вэ? Дахиж харна гэж дайраад араас нь хөөгөө. Яа тийм. Нөгөөд нь уучлаарай дахиж инхгүй гэж хэлжиж салсан юм шиг байгаа. За жоохон өөрийнхөө давсалчлаа таалагдахгүй бол алгасаарай гинэ. Хөөе, нашир. Али дахиад дэлгтэй. Нөгөөд нь ченкнээс хаштай биш. Йоо, уул нь айлах гэдэг. Йоо, өстой гоё. Намайг ойтон бахад өргөөгийн өмнө тийм залуу уу гарч ирдэг гэдээ ярьдаг өчлээ. Йоо, угаасаа 2001 онд. Тий, нэг тийм хүн яваад байдаг гэсэн штэ нэг саарл цувтай. Би л авдаг энэ юу нөгөө нэг одоо энэ нөгөө сансрын гүүр штэ тий. Энэ E-Mart-ийн тэр гүүрэн дээр ингэж явж байгаад гинт гүүр идчихсэн ингэж гарч ирж л байсан. Тийм үү? Бид тэр нөхөртэй чи таарах гал. Өргөөгийн урд ингээд ялангуяа орой гардаг гэ тий. Тэгэн гол ингээд ганцаараа явж байгаа эмэгтэй хүний урд гардаг гэхээр л бид хэд ингээд ганцаараа явж байгаа эмэгтэй хүлээгээл. Гарч ирэх харахын хүлээгээд. Тэгээ бид нөгөө ингэж ярьдаг гэсэн штэ. Айж ичиж орилж хашхарахаар бүр их нөгөө нэг кайф авдаг гэсэн. Тийм бити айж маагаараа шууд хэрэлдээд алан шүү юм уу гэнэ. Тэгэж хэлжээ гээл нэг нэгэндээ лаг зааж маж өгдөг. Чи яриад гисэн юм шиг алан шүү ёо нааш өрөөд. Гэхдээ тэр нь би нэг өглөө бүр хар орон биш үү те хар оронгоос би сансар хүртэл алхсан байхгүй өглөө 6 цагт ингээ найзандаа оноо тэгээ муудалцаа тэгээд автобусны мөнгө байхгүй ч гэсэн юм уу автобус нь явж эхлэжгүйс юм уу зуны өглөө байхгүй гэсэн чинь гэнт гараад ирсэн тэгээ би өөрөө нэг жоох юм манралттай явжсэн бас шок үгсаа хацаа гэдэг юм яж гэлөө нэг тиймэрхүү юм хэлсэн баг ёо нөгөө цэцэг сэврөө байхгүй нөгөө орилж чаралдаг байхгүй ёо нэгсэн чинь тэгээд ингээд хумхаад яваад өгсөн шүү дээ
Чамайг бага хараасан багтаа тий. Ямар ч кайф байхгүй. Йоо. За дараагийнх нь чинийх байлуу минийх лөө? Чинийх. За. Од гэрэл очихоо гэдгийг сонсогч өөрчлөлтөд өгөх нь хатан хаан гинэ. За би энэ хадам ээжээс өргөж авсан нэг, өөрөөс төрсөн 2, нийт 3 хүүтэй хүн л дээ. За ойлгомжтой. Нэг нь нөхрийг хэлээд шүү. Хадам ээжээс өргөж авсан нэг гэдэг нь дээ. Тэр үед баг хүн маань 7 юм уу л 8 таа л байсан. Нэг өдөр уламжлаад явсараа өглөөд тэр энийг хий, тэрийг хий гэж гэрээ цэвэрлэж ядал баг хүн маань үннээсээ амар уурлаад та ямар гатан гаан уу? Би түрүү ямар таны зарцсан гэж авдаг юм да. Би бүр шок. Пят 0 тавтыг болсон. Харин өргөмөл хүмүүс маань бүр нэг илгээ хүртэл инээж харагдд юм да. Тэгээ яг зарцсан өөрөө л гэрээ цэвэрлэж дуусгасан да. Хүүхдүүдээ гэж баярлалаа гэнэ. Хой тэр та ямар гатан гаан уу? Би түрүү ямар таны зарцсан. Яа. Яг өчигдөр ихнэр юу ягаад цагаан сар тааруулаад тэгээд манайх юу хийчих вэ? Кино инновашн дээр нэг кино үзсэн чи тэр киног зүгээр үзэхгүй заавал нөгөө юу сунгана гэд нэг юм юу лээ нэг юм бүлэг кино үздэг. Тэгээд тэрүүгээр ихнэр кино үзчихсэн байхгүй тэр нэг ямар сансет ч үлээ кино. Тэгсэн тэрэн дээр ингээ нөгөө нэг юун дээр цэцэрлэг дээр болцож байгаа хоёр хос ингээд бэлэг эргэтэн ингээд ингээ чанга хилч чадахгүй гэдсэн байхгүй ингээд хүмүүсийг санаа зовтлон. Тэгээд тэр хоёр чадна гэд ингээд чанга хилжсэн чинь охин орж ирээд том өрөөнд орж ирээд тэгжсэн аа нэр ээж ингэж тоглох гоё штэ те бэлэг эргэтэн царай часуулсан болоо минийг надад тэгж хилдэг бай. Нөгөөтг нь бүр тэгж хилдэг гоё те гэж. Надад ч гоё тоглоом бай те гэж. Тэгжсэн бэлэг эргэтэн гэж үг хилдэг гээд тэнгуут нь ихнэр шууд хилчээ те. Ингээ те эргэтэн эмхтэй хүний байж байгааг хилдэг юм аа миний охин тэгж хилж болохгүй шүү. Тавтай нөхөр шууд тэгж байгаа юм шиг. Надад ч амар гоё тоглоом бай те гэж. За Мая К гэдэг сонсогч. Бага ангийн л хүүхэд байсан санагдчихэв. Шиний нэгний өглөө золголтоо хийж дуусгачаад өөртөө ажиллаа хийцгээж байлаа. Томчууд галт тогоонд би баярын ширээний хаваар чихэр эргүүлэнгийн архины шилэн дээрх хусдаг суглааг олж харав. Тийм зүйлийг яаж зүгээр өнгөрүүлэхгүй дор нь хусал дөрвөн бэрх буучлаа шүү. Гэрээхэндээ хэлээд бөөн баяр болоод аавтайгаа ахтайгаа бас дүүгээ дагуулаад бөөндөө дэлгүүр рүү явж үлээ. Яв хоорондоо ямар шагнал ахуулаа гэж бодон догтолж бас хоорондоо ярилцаар дэлгүүр дээр очтол энэ маань суглаа биш зүгээр л азын ёндогоо үзэх зориулттай зүйл байж. За хулуу улан гэдэг бүсгүн 8 хүүхэд гинэ. За би эмээтэйгээ яармагт өссөн шар хүүхдээ лаа. Эмээ мэн 8 эдэг юур зүгээр суудаг байсанса. Би 6 настай байсан юм аа. Манай үеэл 2 настай. Нэг өдөр эмээ хойд гудамжны дэлгүүр ороод энэ хоёр 9-ийн тосыг өгөөд мөнгийг нь аваад ир гэд явуулсан. За гэл явж байгаад гинт зүүн мөрөн дээр чөтгөр гой 52-ын зах яваад та хоёр зах яваад 8 гэж гэдэл шивнэх нь тэр дүүгээ дагуулад л яармгийн 52 дугаар зах гэж байсан 52-ын зах гэж байсан юм бэ л да. Зах ороод л 2 тосоо нэг ихчэд зарчаад л хүнсний ногооны лангуураа яваад помидор аваад захын үдэнд зараа зогслоо. Үеэл дүүгээ дагуулчихсан болохоор өхөөрдөөд хүмүүс аваад байсан юм шиг байна. Нөгөөдг нь 2 настай шүү дээ тий. Тэгээд дахиж ороод помидороо аваад үүдэнд нь зараад л байсан. Оройч болж зах тарах төхөх үед эмээ бүр сандарчихсан бид хоёрыг хаагаад явж явсан байгаа. Дүүдээ модон чихэр аваад өчгсөн. Хоёр халтаас юм захын үдэнд зогсож байсан байдیں۔ 9-ийн тос дарсан мөнгөчгүй, помидор зарсан мөнгөчгүй эмээдээ хөтлүүдэд харьсан гэж цагаан сар төхөөр муу эмээгээ санаад ах юм гинэ. За. Гэтэл айхтар юм тий. Тий юу аймаг наа. Харин тий. За, шаг жиглэн. За надад чинь нэлээд хойлоо хамтраалагчаа танилцуулчаад өргөжлүүлээ. За Улаанбаатарт 11 цаг 39 минут болсон нэвтрүүлгийн хамтран ярилцлагчаар Батбөг чанар удаан адилгээ Hitachi Teflon аккумулятор хамтран ярилцж байна. За Hitachi-гийн Teflon гэдэг аккумулятор 2023 оны 10 сард үйлдвэрлэгдсэн. Тий. Тий 23 оны 10 сар гэдэг чинь үйлдвэрээс гараад 4-5 сар болж байгаа. Тийм байна. За 100 мянган км буюу 5 жил явах эдлгээтэй үйлдвэрийн заалт нь. За өндөр хүчин чадалтай. За CCA үзүүлэлт хамгийн өндөр.
За хасах 50 хэм тэсгэн хүдэнд хөдөлгүүрийг ерөөсөө 1-2 секундын дотор шууд хасах чадвартай. Тий. За 20,000 км буюу 12 сарын үйлдвэрийн баталгаатай. За ямар мундаг юм тий. За угаасаа тэгээд аргачлгүй юм байна дөө. 110 жилийн түүхтэй юм Япон брэнд юм ба штэ. Тэнгүүд одоо нөгөө утсаар бол хамгийн сүүлийн үеийн загвар гэдэг шиг одоо тийм Тулонг нь болохоор 2023 оны 10 сард үйлдвэрлэгдсэн одоо хамгийн сүүлийн үеийн загвар гэсэн үг хана штэ тий. За ер нь бол Таката Япон сэлбгээс худалдаа авалт хийсэн бүх аккумуляторта 20,000 км буюу 12 сарын баталгаа олгодог гэж байна. Ер нь бол За та хаанаас авах боломжтой вэ гэхээр ТБТ андуудын андууд замын урт талд нь Panasonic-тай ягаан байранд Таката Япон сэлбэг гэж байгаа. За Howley E-Mart-ийн бидний давхартайгаа бол Sansari E-Mart-ийн 6 давхарт нь байгаа. За тэгээд хотын бүх бүсэд хүргэлттэй. Тэгэхээр та 72 11 гэдэг утсаар холбоодорой. 72 11 11. За тэгээд Takata Japan Auto Parts гэж үчээд Facebook пэйж рүү орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ярилцлагчаар Батбөх чанар удаа эдлэгээ Hitachi Tuflong аккумулятор хамтран ярилцаж байна. Баярлалаа. За шагж гэлэн. Цагаан сарын бууз хийлцэх тендерийн урилга. За цаг туллаа. Энэ жил идэж сайтай тул гурилан томцсон хипхоп бууз хийхгүй. Сайхан тарган бууз хийн. Бууз бүрийн жин 38-аас 40 грамм, гурил нь 3 мм-с зузаангүй байна. Шүүс нь нэг амны халбаг. Сүүлдээ гараар татаад маха томоор машинд нь. Сонгон завхны зэрлэг шар, давс увсын жамц, үхрийн гуй сүхбаатар, хоньны сүүл завхны дөрвөлжин. Шүүсний ус хужирт гурилаа хараахан сонгоогүй. Гурилыг манай ихнэр зуурна. Уг этгээд тендергүй сонгогдсон учир нь үг тоглоом сайн даадаг төдийгүй гуй хэсгээрээ лагс буйд оршино. Бууцны гурилаа хатуу суйртай болгож буй бэлэгдэл билээ. Мах татах амтлахаа би өөрөө хийн. Аливаа зүйл шинжлэх ухааны дэвшил ясумын дээр залхуул та. Шинжлэх ухааны дэвшил ашиглах дуртай тул махыг шууд машинд нь хуучны машинууд шиг махыг няцалж шахтгүй яг гараар татсан юм шиг хэрчих технологи гарсан бүлгөө. Хог түүх, юм тэгшлэх, цэгцлэх эмгэгтэй тул махны хальс булчирхаа шүрмсийг нэг мөрчлөн түүх давуу талтай. Яагаад би мах амталж байгаа юм бэ гэвэл 20 жил гэртээ хүн цуглуулж хоолунд хийж өгсөн туршлагатай тул муусаа хулгайчууд ямар амтан дуртай гаргахгүй. Одоо гурил илт этгээдийн шаардлагыг танилцуулъя. Орон зай, хэмжээсний далд мэдрэмж төгс хүн байх ёстой. Гурилаа сувих, хэрчих үйлдэлийг жиг тийхгүй бол бууз болдоо цэнгэл хоёр шиг том жижиг болох нэгууртай. Хамгийн гол шаардлага нь манай эхнэрийн эсрэг буюу өөрөөр хэлбэл асар хурдтай хүн байх ёстой. Гурилыг нэг автоматаар тавьчихсан юм шиг нэгэн жигд илтгэх ёстой. Буусны гурил илтгэхэд нэг их зузаан мэддэгтэй хүн хэрэггүй. Аль болох тарих толгой хоосон нэмгэн мэддэгтэй хүн байвал буусны гурил нэмгэн болох бэлэгдэл болоо. Зан төлөвийн хувьд юмд шууд хариулаад байдгүй. Нэг тийм бөөр хідүүн байдаг да. Хэлбэр нь яг таарна. Бууз чимхэх этгээд нь элдв хар санаагүй инээмсэглэл дүүрэн царайтай байвал цохилтой. Буусны чимхэлт нь инээжгүй дүрийг харуулдаг төдийгүй эдсэн хүнийг гидс гүзээ тавгүрхэхгүй байх талаас нь бодлоо. Хумсандаа найкгүй, хуруундаа бүгжгүй, элдв шуйхнаа ханаад харшилгүй эрүүл чирэг байна. Ямааны гурав шиг туранхай биш янзын таарсан махтай болж өгвөл хурган гүзээтэй байх нь буусны шим шүүс хэлбэрийг бэлэгдэж байгаа юм. Манай Темка шиг ганц үе нөхөд хэрэггүй бөгөөд бууцны ёроол задарч мах гурил салхаас урьдчилан сэргийлж байгаа явдал болно. Бууц хийлцэж байгаа этгээд ажлын байран дээрээ үсээ оролдох, биеэ маажих, хамраа ухах, уцаа ухах зэргийг хатуу хориглоно. За мөн орой 18 цагаас хойш хоол иддэггүй. Цагаан олтон бол баг зэрэг давуу тал. Та нар муусаа залхуучууд бууз тоолох ажлын байрыг сонирхож байна уу? Тэр чинь манай гэр бүлийн үндэсний аюулгүй байдлын нууц тул хүүхдүүд хийн. Бууз хийх явцад 10% гологдол гарч болцсошгүй тул тэрийг эдэнгэн гар хөлийн үзүүр зарагдах дийлсүүл ганц хоёр хүнийг бас урнаа. За. Гэт болсон. Болсон үү тий. Уул нь бас нэг би нөгөө нэг тэр хуучных нь бууз арилгаа юм ах гэж бодсон байхгүй юу? Нэг хоёр нөхрийг авчирч буузаа хийлгүүлдэг байхгүй юу? Тэр нь бүр илгийг авдаг байхгүй юу? За тэгвэл энэ шинжлэгдсэн үйлбэр юм байна л да. Шааж хэлэн ч угаасаа мундаг өчтгөлтэй тий. За сэргэлэнхүү гэдэг залуу. Бараг л дуучин болсон. Баг үгийн пост явсан учраас дунд үгээ бичнэ. Хүүхдүүддээ мэрж амьдрнаа. За гоё шүү. Дунд хүмүүс цэцэрлэгт явдаг байлаа. Хүмүүс урлагийн үзлэгт орж байгаа гэж бөөн хөл хөөрцөг. Удахгүй эцэгхийн урал нь болоод би очлоо. Багш нь урлагийн үзлэгийн талаар яриад манай хүүгийн нэрийг хэлээд эцэг их нь байна уу гэж байна. Би аав нэнаа л гэлээ. Гэтэл танаа хүү маш итгэвтэй хөөхөн. Та хурлын дараа надтай уулзараа л гэж байна. Би ч дотроо хүүгээрээ бахаргаад л бусад эцэг эхчүүд над руу атаархсан харцаар хараат ч яах шиг. Дотроо маш их юм бодлоо. Манад нэг ч гэсэн урлагийн үн гарах нь одооноос л дэмжи энтрэг.
Ирээдүгэд бараг л дотроо дуучин болсноор төсөөлөөд л хурал дуусаад хүмүүс ч явлаа. Би ч багш дээр ночлол энэс нэ би танаас амжилт юм гуйх гэсэн юм аа л гин. Тэг багшаа хүүгээ төлөө бол юу ч хийн гэтэл та хүүтэйгээ ярилцаад дуулуулахгүйгээр амаа хөдлөхийг заагаад өгөөч гинэ. Яаж аа багшаа гэсэн чинь танаа хүү бахархмаар итгэвтэй. Даанч хүүхдүүд яг сайхан өнгө энтрээ олоод сайхан дуулж байхад танаа хүү чанга дуутаагч хэлэх үү. Дуулахаар бүгд өнгөө алдаад хонь урган хийлгээс юм байна. Жилдаа. Уг нь бол миний хамгийн хайртай шав намайг хилүүл гомд чинь та левтэйхэн хэлж тус олж гэх шиг ахархан хугацаанд юу ч болоод өнгөрөө нэг одын аа болонгаа алдаад газартаа буушв те харж явахдаа хүүдээ чи урлагийн хүн биш гэж яаж ойлгуулнаа гэж бодож явлаа ш те за энэ хүртэл өссөн баярлалаа гинэ. Яг тэгдэг айгүй сонио. Хоолойг баг тусмаа итгэвтэйг ийн яа. Йоо. Багшаа намайг сонгочих гээд угаал. Чи тийм байсан уу? Тийм ээ. Би тийм байсан. Тэгээд тэр нэг юм гарандаа ингээд кокром уйдаг штэ. Шинэ жилийн нөгөө нэг хоор дуун дээр тий тэгээд ингээд алгаад шат. Тэгэл тэнэг минь чи дуурахгүй шүү. Тэгэл миний хүү ингээд зүгээр амаа хөдөлгөөл хүүхдүүдэд дагаад дуулаарай гэв. Тий. Тэг чи өөрөө гуйж яж орсон биз дээ битээ дуурай. Тэгээд нэг дуулцсан чил тэнэг минь чи би чав битээ дуул гэвэж дээ. Амар ихтэй үт юм аа хаста. За, цуурай ТМГ гэдэг сонсогч. За, та нартаа саяхан болсон хөгжилтэй түүхээ бичье. Би Америкт 20 гаруй жил амьдрахдаа үргэлж зунал Монголдо ирдэг байгаад энэ жил ганц удаа шинэ жилийн өмнө тааруулан Turkish Airlines-аар нисгээр болж 2 худуудтай болсон бич тэднэрэн өдүүлж нилээн халамцуу нисвэ хөрхий. Замдаа унтсаар Стамбул буулаа. Замын турш дотор муу явсан би буудлын баарнаас дотор засах ганц хундаг гатуу юм авах гэсэн. Юу вэ? 10 гаруй доллар гэхээр дургу хүрээд duty free гэ дэлгүүрт нь ортол бүтэн шил 750 г-ийн виски 14 доллараар харна. Дотроо засчаад үлдснийг нь аваад бууя гэж шийдээд аваадах ба. Туркийн Монгол явах онгоцоо нэг мэдсэн яаж ч яваад олоод ирсэн бөөмөд үүргэвчэнд хийсэн вискигээ шалгахтал тал нь байхгүй шүү. Ёо юу ганц татах толгоо манараа тухайн орж гараад нэг юм ойчрлж явсаар онгоцсондоо ортол нэг үйлчлэгч бүхэн тийц шалгаал оруулж байна. Уул нь 2 дахь үйлчлэгч суудал зааж өгдөг дөө. Тэр нь надлаа харагдсангүй. Тийзээ шалгуулаад зүүн эргэх байтал нөгөө тэнэг чинь баруун эргээд явчихдээ юм да. Нэг хаалга байхаар татсан онгоочлоо. Яваад орчих воо. Тэгсэн юу болсон гэж нисгч нарын өрөөнд шууд орж ирээд. Орж ирээд тартал нислэгийн ахмад туслах нисгэгч холбоочин 3 болтой нүд нь айцаар дүүрэн ороо дээрээ гарцсан юм ч хэлж чадахгүй гацчихдээ мэн. Тэгсэн би уучлаарай буруу эргээд ороод ирчихжээ. Гэхдээ багаасаа энд орж үзэх юмсан гэж боддог байсан. Санамсаргүй үзчлээ гэд инээх айтал бөө хэрэг мандаа хөрх юм. Онгоцны ахмад намайг авч гараад үйлчлэгч хүүхнүүдийг дуудаад турк хэлээр баахан маргаан болж эцэст нь би таныг авч нис чадахгүй та хурдан гарна уу гэд онгоцноос хөөгтөд маргаашийнх нь мятахын онгоцоор шатан байж их орондоо буусан да. Айда та нар минь өөр улсад аялахдаа 90 саруултаа аялдаг юм шүү гэж захий. Дараа нь бодохноо яаж террорист энтер гэж бодоод хамгаалтын хүчнийхэн цагдаа энтер дуучхаагүй гэж бодогдсон шүү. Өөрөөсөө буруутах болохоор манийга хөөгөөд л асуудлаа шийдсэн байгаа юм да. За энэ үрээд 2024 оны 2 дугаар сарын 7-ны лав гарагийн үдээ ачаар нэвтрүүлдэг радио 3 дугаар студиэс өрчийтлээ Мишэ их суурайтаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Батбөх чанар удаан эдлэгээ Hitachi Teflon аккумулятор за мөн Ханаа томооны бүх шинж тэмдэг зориг намдаах тайлбар хот хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа мөг. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ханаа томоог эмчлэх үр дүнтэй бэлтгэл тайлал хот бүх хэмийн сангуудаар. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Батбөх чанар удаан эдлэгээ Hitachi Teflon аккумулятор мэдээлэл авах утас 72 72 11 11 72 72 11 11. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3